Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгээ мэдшилгээ хүргэж үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нэгэн эрхэм гэр бүлийн бие биендээ илгээсэн хүндлэл хайрын дээдийг нь гэрчлэхээр яг одоо хөрөлцөн ирээд байна. Хатам эгч минь гэж хэлэхээс ч хатуудмаар хүндлэл хайрын дээд нь болсон хайртай эгч нэм гэрэлдээ үргэлж талархаж явдаг шүү хэмээн гурван бэрийнхэн зүгээс онцгойлон хаягалсан их гоё мэдчилгээ мөн түнчлэн том баз бэр болох эрхэм эгч отхон дэлгэрдээ шинэ он шинжилтээ ирч хүчтэй байгаараа та минь хамгийн мундаг бүсгүй шүү хэмээн хайр хүндэтгэлийн дээдийг шингэн илгээсэн хамгийн гоё гинтийн бэлгээр эрхэмсэг бүсгүйчүүдийг хамтдаа баярлалцгаая. Сайн бацгаана уу? Нэм гэрэл гэж бүсгүй байна уу? Мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид нэгэн сайхан баярт мөчтөр нэм гэрэл бүсгүйг зарим хөрөлцөн ирсэн байна. Юун төрөнд ихчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Үчиг сайхан өнгөрүүлж байна. Сайхан өнгөрүүлж байна. Чам ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр нэмгэрлэгч ямар олон болоо шигтэй байна. Хоёулаа гэдэг шиг өөдөөс хараад их олон хүндтэй хүмүүс нэгтэр цугларсан байх шиг байна. Ямар баяр болж байгаа юм. Гэр бүлийн хэмжээнд бид явуулах гэж тэмдэглэж сууж. Тэгэхээр дандаа манай бэр ах хөргөн сууж байна. Тэгэхээр ер нь миний ч ер нь ихээс хідүүлээ. Ихээсээ тавуулаа. За тэгэхээр ямар нэгэн баярын сураг дуулахаараа бид очиж гинтийн бэлэг сүрприз барьдаг. Тэгэхээр энд таныг их гоё баяр тэмдэглэж байна гэдэг сураг дуулаад баяр дээр нь дахиад баяр нэмэхээр ирсэн байна. Гинтийн бэлэг танд ирсэн байна. Ер нь мэдж байгаа юм байна уу? Хин явуулсан юм болоо? Мэдэхгүй байсан, сайн мэдэхгүй байна. Сэжүүр өгсөн хүн байна уу? Манай энэд явуулсан юм болов уу гэж бодчих. Тэгэхээр өөдөөс нь хараад зогсож байгаа энэ олон бүсгүйчүүд нэг юм хийчих шиг боллоо. Гарч ураад ихсэж ихтэй байна гэж таамаглаж байгаа бах тийм үү. Тэгэхээр одоо дүүн онцгой гоё бэлгийн гардуулахаас өмнө миний ирсэн нэг том зорилго байгаа нэмгэрлэгчээ. Жилийн баяраар жигтэйхэн сайхан баярыг бид бие биенээс авдаг. Харин ирсэн зорилго маань бэлэг гэхээс илүү би нэг хэсэг бүлэг хүмүүсийн чин сэтгэлийн маш гоё талархлыг авчирсан юм а. Танд түүнийг нь уламжлан хүргэе. Хэрвээ сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болох болов гэж бодож байна. Бид бүхний хамгийн ихээр хүндэлж, дээдэлж явдаг, хизээд зүрхэнд сэтгэлд үргэлж түшигтэй ойр байдаг хадам эгчтэй гэж хаягалсан байна. Хадам гэж хэлэхээс ч хатуудмаар хамгийн түшигтэй байдагт нь баярлалаа гэж таньнаа хаягалмаар байна энэ загтлыг. Гурван бэр нь үргэлж тандаа талархаж явдаг юм шүү. Гинэн томоогүй насан баан гэгээлэг амьдралыг мөрөөдөж, гэргий заяанд хөтлөгдөж, гэрцтэй нь бэр болон айлчлан ирсэн. Гинэн томоогүй насны учирлаар гомдоож уурлуулж байсан үе байдаг л бах их дүүнрийгээ уучлаарай. Үргэлж амьдралд минь түшигтэй байдагт баярлалаа. Хэрэг гарвал хажууд минь дандаа л байдаг. Эдэн хүүхдүүдийг маань хүртэл хараад л өгдөг. Тэр байтугай ижигийн хүртэл асарч хайрлаж зөвхөн бидний биш бидний ахын дүүсийн маш том ачааг тааман өөрч явж байгаа хамгийн мундаг эгч юм шүү. Хадам эгч минь гэж хэлэхээс ч хатуудмаар хайртай таньда маш их баярлаж явдаг шүү. Та минь хамгийн мундаг нь таньда удахгүй тохих шинэ жилийн баярын мэндийг бэрүүдийнхэн зүгээс хүргэж байна гэсэн байна. За тэгээд гурван сайхан бэрээс нь хадам эгчтэй илгээсэн хамгийн гоё бэлгийг өргөн барья. Шинэ оны минь хүргэе. Санууч инээсэн миний илэгчийн ухааныг нутгийн цагаан маан. Нэмгэрлэгч олон ч хайрыг түгээж яваа. Гэхдээ онцгойлон тэр дундаа хадам эгчтэй гэж хаягалдаг хайр өөрөө их цөөхөн байдаг. Нуулгүй хэлэхэд харин хүндэтгэл хайрын дэдийг дэндүү их хүртээсэн болохоор хайрыг нь хариу болгож гурван бэрэн танд хүндэтгэл үзүүлж байгаа. Тэгээд одоо өөдөөс нь бас хараад зогсож байгаа шиг байна. Онцгойлон тэдэндээ хэлэх үг байгаа болов сэтгэлээс тань хаалцсан. За баярлалаа бэрүүдтэй хайртай шүү. Өстой гинтийн байлаа. Бүгдээрээ зүгээр нөө уулзаж өгдөлээ хоол ондонд орё л урьсан бахана би ийм юм байг нэг өстой сюрприз байлаа. Баярлалаа. Хайртай шүү.
За баярлалаа. Тэгээд хэлхийг хүссэн үг дэндүү их байна. Дүүд нь тасралтгүй бараг 5-6 минут л усны цаанаас хэлхийг хүссэн үгээ дайсан. Тэгээд их чигээ хизээ ингэж хамгийн сүүл баярлуулж байснаа л сандгүй юм. Зөвхөн хэрэг болоход л энэ хүн рүү бид нар залгадаг. Тэгээд ижигийн хүртэл үргэлж асарч хайрлаж дэмнэж байдаг. Ижилдэн дасан үр хүүхдүүдийг минь хүртэл хизээж санаа зовхгүйгээр харж хандаж өөрийн хүүхдээс дутаалгүй үргэлж өсгөлцөж байдаг. Таньда талархаж явдаг гэсэн шүү. Тэгээд ахан дүүсийн дунд нэг ийм түшигтэй хүн байдаг шүү дээ. Тэр нь та минь юм аа л гэж бодож байна. Танд эрүүл энхийг хүсье. Та бүхний ахан дүүстээс шинэ он шинэ жил аз одыг авчрах болтугай. Сайхан баярлцгаагаарай. Би одоо бас хажуудаа та бүхний дунд байгаа гэж сонссон отхон дэлгэр гэж ирхэн байна. Таныг бас хүндэтгэн урмаар байна. Үчи минь хүргэе. Баярлалаа хүргэе. Баярлалаа. За отхон дэлгэр их чинь маань хувьд бүр одоо өстө жинхэнэ шок болж байгаа болов гэж бодож байна. Уг нь бол хадам их чигээ баярлуулъя гэж та бүхэн бидэнтэй холбогдсон. Би бүр гайхлаа шүү дээ. Огног хараад л өөлөө зогсож байна. Тэгээд үчиг сайхан өнгөрүүлж ийн сэтгэл юм. Оо сайхан байна. Өнөөдөр амар гэр бүлээрээ гарцгаая даа гэл. Ямар ч зэн огног ди бид огногоо хэдүүлээ баярлуулъя гэж ярьсан. За тэгвэл энэ гоё үдшээр дахиад танд хаягилж гоё гинтийн билэг ирсэн. Яа за. Хинээс юм. Ойлгомжтой хоо. Энэ хэд ер нь их сүрпрайзтай хүмүүс байна шүү тийм ээ. За тэгэхээр мэдээж бас бэлгийг гардуулахаас өмнө яагаад заавал намайг баярлуулах болов гэж их гайхаж байгаа болов гэж бодож байна. Ямар сайн. Тэгэхээр дүүн танд ирсэн бас талархлын үгийг уншиж өгье. Түүнийг нь маш сайн сонсоосоо гэж хүсэж байна шүү. Хувь заяаны төргөр учирсан нэгэн айлын гал голомтыг залгах бэр гэдэг хүндтэй үүргийг бид бүхэн чинь хуваалцаж яваа эрхэм хүмүүс шүү дээ. Төрснөөс өөрсгүй үргэлж түшигтэй байдаг хайртай бидний хамгийн том баз бэр минь ээ. Өнгөрсөн он эгчид маань их хатуу байлаа. Өөдөөс нь угтах олон аз жаргалуудын эхлэл байгаасай гэж өр зүрхэндээ дүүнэр нь таньгаа бодож байгаа юм шүү. Энэ бүхэн сорилт байсан. Гэхдээ та минь хизээч нугарч унаагүй шүү. 6 сайхан өрийнхээ төлөө гэрэлтээд л байгаарай. Таны тэр нэг сайхан инээдэг инээмсэглэл үргэлж биднийг түшиж байдаг юм шүү. Айлчлан ирсэн ондоо азтай одтой байгаарай. Хамгийн шилдэг эмэгтэй шүү. Танаараа бахархаж явдаг. Бэр гэдэг ямар байх ёстой. Танаар л бид хоёр чинь ухаарж ойлгодог учраас та минь үргэлж гэрэлтэй гэгээтэй байгаарай. Хайртай шүү. Хизээд дэргэд тань түшээд авах дүүнэр нь эгчнэр нь байгаа шүү. Хүний орчлон таньда түшиг болон явах болно. Хайртай шүү гэж хаягалсан байна. За тэгэхээр нөгөөний гуруулаа гэж хаягалсан бүсгүйгийн хоёр нь одоо танд бас гинтийн бэлэг барьж үчиг нь энэ сайхан бэлгээр дахин дурсамж олгон мөнхөлж байна шүү. Шинэ он шинэ жилийн баярын мэнд хүргье. За баярлалаа. Дотгоо хичээ нэг айлын бэрүүд гэдэг чинь ам нэгтэй. Хизээд л бинийгээ түшээд авах хамгийн түшигтэй хүмүүс байдаг шүү дээ. Хоёр бэр нь дүүн гэд хэлчихвэл буруудахгүй байх. Таны бас сэтгэлээс хаалцмаар байна. Тэдэндээ хэлэх үг байна уу? За хоёр дүүдэд баярлалаа. Би ч одоо хоёр дүүдэд нийлээл сюрприз хүнд барих гэдэг гэсэн чи. Өөрөө сюрпризэнд орчдөг шүү дээ. За хоёр дүүдэд хайртай шүү. Миний хоёр тухаантай шүү. Айл хэрэг сайхан авч явж байгаа. Бүр үг тань нэзлээ сайхан авч явж байгаа шүү. Миний хоёр дүү. Дүүнэртээ баярлалаа. Та хоёр бүгдээрэнд нь хайртай шүү. За баярлалаа. Тэгээд гадуур бөөн л баярууд болж байна. Ихэвчлэн хамт олонны найзуудын шинэ жил гэж харж ирснээс биш ер нь гэр бүлийн шинэ жилийн баярыг ховор байдаг байхаа гэж бодож байна. Тэгээд та бүхний минь энэ сайхан эвтэй найртай ахан дус ураг төрлийн холбоо үеийн үед батчих болтугай. Шинэ жилээ сайхан ухтаарай. За баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. халиран туулдаг чиг гэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхыг гүйгүүлсээ дүүтэй юм чиндээ. Дүүлэн
нислээ чиглэлээ